За дараагийн сэдв юу вэ? За дараагийнх нь атомын цахилгаан станц юм. За энэ нь болохоор Атом гэж бас цахилгаан ч гэж юу юм, станц ч гэж юу юм ёстой хідэн ч гадаад үг байна да. За атом гэдэг нь болохоор нөгөө бодисын дахин хуваагдашгүй хамгийн жижиг хэсэг гэж үүдээ. Энэ нь нэмэх цэнэгтэй протон, ямар ч цэнэггүй нейтрон, тэгээд хасах цэнэгтэй электроноос тогтдог. Юу нэг нарны аймаг шиг тэгээд тэр цөм гэж байгаа хгүй. Тэр цөмөнд нь болохоор тэр нэмэх цэнэгтэй протон, тэгээд ямар ч цэнэггүй нейтрон байгаа. Тэгээд энэ электронууд нь болохоор яг нарны аймаг нарыг бусад гаригууд ингээд тойрж байгаа юм шиг ингээд тэрийг ингээд эргэлдээд яваад идэг. Электрон нь Ер нь ингээд ойлгочих. Нэмэх гэдгийг тэнгэр бурхад гэж ойлгочих. Сүрэг гэдэг нь хар хүчгээ ойлгочих. Ямар ч тийм цэнэггүй гэдэг нь одоогийн ертөнцгээд бодчих. Жижиг зүйл нь тийм байгаа бол том зүйл нь ч бас нэмэх хасах цэнэггүй гэж байна. Одоо нэг ёсоор нэг нь төвийг барьж дунд нь байрлаж байх нь нөгөө хоёр нь туйлтай байна шүү дээ. Нэмэх хасах эерэг сүрэг сайн муу гэдэг шиг. Тэгвэл энэ ертөнц бол дунд цэнэггүй гэсэн үг. Та нарын судалж байгаа зүйл бол ерөөсөл энэ жижиг хуваагдшгүй зүйл нь нэмэх хасах цэнэггүй гэж байгаа бол өгөөд үед энэ ертөнцийг дунд ертөнц гэдэг. Тэнгэрийг нэмэх эерэг гэсэн үг. Эергийн туйл. Хар хүчийг сүргийн туйл гэж. Бүтцэн ойлгомжтой адилхан байна шүү дээ. За хуваагдшгүй хамгийн жижиг бодис. Бодисыг бүрэлдүүлдэг хамгийн жижиг нэгж гэж үзэж болох юм байна. Тийм. Тэгээд цахилгаан яаж гаргадаг вэ гинэ? За эхлээд одоо уран гэдэг нөгөө цацаг эдэгт бодис байгаа. Тэгээд тэр ураных нь атом нь задрах юм байна. Саяны хамгийн хуваагдшгүй жижиг хэсэг задраад дулаан үүсгээд тэгээд дулаан үүсгэнгүүт нөгөө тэр дулаанаараа усыг халангоод уур болгонгоод тэгээд уур нь тэр турбиныг эргүүлэх юм байна. Турбин нь генераторыг эргүүлж цахилгаан үүсгэж юм байна. Цахилгааныг нь бид нар ахуй амьдралдаа хэрэглэнэ. Ер нь бүхэл юмд хэрэглэнэ. Цахилгааныг одоогор бид нар тэр нүүрсний цахилгаан станцаас гаргаж авч байгаа. Тэгээд манай улсад атомын цахилгаан станц байхгүй. Тэгээд өөр болохоор сэргээгдэх эрчим хүчний тийм өнүүд цахилгаан станцууд тэр нь сэргээгдэх нь болохоор нар ус салхины хүчээр гаргаж авдаг. Тэгээд тэр нь хамаагүй байгальтай хэлтэй. Энэ атомын цахилгаан станц гэдэг байгаа нь болохоор яг нүүрсийг Цахилгаан станц энтер гэхээс илүү нэр өгцгөө. За Юу гэж нэр өгсөн дээр үү? цахилгаан үүсгэгч. Гэтэ цахилгаан гэдэг чинь монгол үг. Гэрэл үүсгэгч. Гэрэл үүсгэгч төв гэмээр юм уу? Гэрэл үүсгэгч төв. Уртхыг нь нүүрсний гэрэл үүсгэгч төв. Тэгээд нарны гэрэл үүсгэгч төв, усны гэрэл үүсгэгч төв гэдэг. Тэгж тайлбарлавал ямар вэ? За ойлгомжтой. Тэгэхгүй гадны үг та нарын оюун бодлыг шууд сэтгэхэ болоход хүргэнэ. Яагаад гэвэл хариуг учраас гацаанд ордог байх нь шүү дээ. Ирж хайхад маш хэцүү болж эхэлдэг. Тэрийг монгол хэлээр тайлбарлах гэхээр өөрсдөө ч бодож чадахгүй болчих ч юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гадны үг гэдэг бол та нарын оюун санааг шууд хаалтанд оруулдаг. Сэтгэхийн болиулдаг зүйл юм. Одоо тэгвэл усны гэрэл үүсгэгч төв гэхээр шууд ойлгох нь шүү дээ. Усны эрчим чадлаар бидний хэрэглэж байгаа гэрэл гээчийг бий болгох тийм төв газар юм байна.
тэрнээс нь бид хүртэж байгаа юм байна гэж шууд толгойч орж ирж байгаа юм. Тий. Тэгвэл гадны хэлээр нь хэлдэг. Усны цахилгаан станц. Ойлгож байна уу? Тэрийг ойлгохын тулд маш олон нэр томьёо юу байдгийг гэж тарих нь мэдэхгүй л гэж хэлнэ шүү дээ. Юун гадаад өгсвэ? Юу лээ гэж. Тэг санагдаж байна. Тэгээд уран зэрэг хүнд элементүүдийн элемент Хүнд бодис. тийм хүнд бодисуудын цөм нь хуваагдана. Тэгээд хуваагдах үед их хэмжээний дулаан ялгаар нь тэр дулаанаар нь ус буцалгаж уур болно. Уур нь турбин генератор гэдэг нь энэ цахилгаан үсэгт турбиныг эргүүлэх юм байна. Тэгээд Нэг ёсоор бүх зүйл хөдөлгөөн эрчмийн эргэлтийг тусгайлан хянах ажиллагаа юм уу та. Тэгжээж түүнээс эрчим өсч байна шүү дээ. Тэр ямар нэгэн байдлаар нэгээс нөгөө дамжиж нэг зүйлийг хөдөлгөх нь тэр хөдөлж байгаа зүйл бол хүч юм. Тэр хүч нь та нарын хэрэглэж байгаа хэрэглэгдэхүүн болох нэ. Гэхдээ энэ атомын гэдгийг юу гэж нэрлэвэл болох вэ? хуваагдахгүй гэж Хуваагдашгүй. Хуваагдашгүй гэрлийн үүсгэгч төв гэх юм уу? Эрчим гэдэг бүх зүйл дээр шүү. Гэрэл үүсдэггүй зүйл дээр хүртэл ажиллана. ер нь бүх зүйл атомоос тогтдог. Нэг амьд зүйл дээр болохоор үүд Тэгвэл хэлэхээр шүү дээ. Бүх зүйлийн хуваагдашгүй үүсгэрийн төв гэх юм уу та. Эндөө уртаа хадина. тэрхий урт. Ямар ч залахгүй юм. Атомд дөрөвхөн үсгээ бичсэн амар. Одоо хүний биед болохоор үүдэлс гэж нэрлэдэг. Тэр шиг үүдэл Амьгүй байсан юм мэдгүй. үүсгэгч юу ч юм бэ. Тэгвэл энэ чиний хэлээд байгаа атомын юу гэлээ? Цахилгаан станц. Энэ нь эргэн тойрондоо хор нөлөөтэй юу? Хор нөлөөтэй. Дэлбэрчүүл нөгөө уран нь цацраг идэвхтэй болохоор ойр хавийнхаа бүс нутгуудад хорон шингэнгүүтээ бараг асар олон жил тэр хорон арилахгүй явсаар хагаад ер нь ойр хаваар нь хүн оршин суух боломжгүй ан амтан тийм сонин гажигтай болоод байдаг. Дэлбэрчүүл нэлээд гайтай юм болно. Олболж явах явцад бас уран гэдэг бол нөгөө өстрөгчийн бүхрийн хүчил газрын гүнлүү шахаж жагаад уусган баяжуулах аргаар олборлох гээд байгаа Монголд. Тэгээд тэр нь гүний усыг ордуулна, газрын хөлсийг ч гэсэн ордуулна. Цацаг идэвхтэйхэн нөлөөгөө тэр ойр хавийн бэлчээр талхлагдана ч юм уу. Мал үлчгэргүй болно. Ер нь манай биднээс нэлийн гаж зорилттой. Зөв. Тэгээд Монголд уран гэчээг ухна гэж дайраад байдаг шүү дээ. Тийм. Гэтэ монголчууд нэг тийм буруу ойлголттой байгаад байгаа юм гэх юм уу? Биднэрт атомын цахилгаан станцыг барьж өгөх гээд байхад нь эсэргүүцээд байгаа гэж ойлгоод байгаа. Гэтэ үүндээ гэрэн дээр нь яг барьж өгнө гэсэн ганц ч үсэг байхгүй. Ер нь тийм экспорт Франц руу гаргаж байгаа тийм гэрээ. Тэгээ гарыг үсэг зурсан. Тэрийг зөөвөрлөх, ухаж олборлох нь хортой гэсэн үг үү? Тийм. Тэгээ бас яаж зөөвөрлөх гэж байгаа нь жаахан тодорхойгүй байгаад байгаа. Тэгээд тэр нөгөө цөмийн хог хаягдал гэж байдаг. Тэр цөмийн хог хаягдал нь хөрсөнд 4.5 тэрбум жил шингэхгүй гэхээр чинь тэгээд тэр Францууд ямар тэр цөмийн хог хаягдлаа давхар урантайгаа аваад явах биш. Тэр цөмийн хог хаягдал нь Монголд л үлдчихэж байгаа. Тэгээд манай газар байх. Танаа аав ээж ах эгч нар чинь имиж шуналтай хүмүүс байхгүй юу? Үр хоочтой юм үлдээхээ мэдэхгүй. Өөрөөсөө ууж идэхээ бодсны гайг та нар л өрөндөө. Гомдвол тэр эцэг их ах дүүстэй л гомд. Тэр том болсон хүмүүстэй л гомд. Бүгдийн жигш. Тэгчгээд залуу үеийн юм хийхгүй. Ингэхгүй байл гэв.
хангалттай дээрэмдэж тонож өөрсдөө л мөнх наслах юм шиг л бүх юм дээр бүх эдэлж хэрэглэх зүйлийг ч дээрэмдлээ шүү дээ. Хүн төрхөөсөө эцэг их болдгоо. Тийм ойлгохгүй ч маш муу эцэг ихүүд. Бараг эцэг их гэхээж мэддэггүй баг. Өөрсдөө хүүхдээ тайл явсаар. Энэ улс орныг ухаж тонож харийнхныг ашигтай байлгаж байгаа бол энийг амьдрал гэхгүй. Наадуул чи яадгийн хамтлаа идэж ууж аваад мөнх настай биш үхэлэг. Харин та нар ялын нүрэх дээрээ тулчаад байна шүү дээ. Өвөө эдгээр өөртөө ялаа өөрчиж болохгүй юм уу? Ямар ч гингүү ээж. Тэгээд яах болж байна? Энэ тариулсан болгоныг бүгдийг алах хэрэгтэй гэж үү? Тэгэхээр хүн үлдэхгүй байхаа. Тэр хэмжээгээр л зайлах ёстой гэсэн л дохио шүү дээ. Нөөц арга барил нь бол тийм. Дор бүрдэн тарилга байгаа. Үнэхээр цэвэрлийг гэвэл монголчуудын хідэн хийлгсэн билээ гэдгээрээ тонилгочжуулна гэсэн үг юм. Одоо тэр атом гэдэг байгаа зүйл чинь байна да. Тийм. Нэмэх, хасах, цэнэггүй гэж байгаа гэсэн тийм үү? Тийм. Тэгвэл яг тэр тарилга бол одоогоор цэнэггүй төвшөнд байгаа зүйл юм. Дор бүрчин суугцсан зүйл. Жонхон л дэмнэхэд сөргөөр цэнэгэн дүүрж байгаа бол тэрэн дээр эргийг нэмэхэд энэ хоёр нийлүүл яах вэ? Эвгүй юм болох. Тэсрэн гэдэг нь цэнэггүй зүйл хоёр талаас зэрэг цэнэглэгдвэл байхгүй болно гэсэн үг болох гэдэг юм да. Сөрөг зүйл сөрөгтэйгээ ойр байдаг. Эрг нь эрэгтэйгээ байдаг шүү дээ. Энийг одоо юу гэж хэлмээр юм дээ? Гэхдээ ер бол ганцхан хүмүүс Монгол хүмүүс ч гэдэг юм уу, өөр бусад хүмүүс гэдэгт өвгдөө чинь найдахгүй байгаа шүү дээ. Дахиад жоохон тавраг тэгжлвэ. Болохгүй бол эдэнтэй эдэнгүй асуудлыг шийдэж болно гэж хизээний хуралдсан. Та нарын элдгээр нөгөө галав юулна гэж юм чинь л ярилцаад байгаа юм шүү дээ. Нөхөр ажиллаа хийсээр л байвал бүр туйлд нь хүртэл ухаж дээрэмдэх хэрэгтэй шүү дээ. Тийм байна. Тэгэх тоолонд яллах нь амар байх болно. Тиймээс өвг дээдсүүд чинь бүгд бэлэн байдалд ажиглаад байгаа юм шүү дээ. Дахиад жоохон давраг. За тэр уул усны эзэд чинь хүртэл бэлэн байдалд байгаа. Дахиад жоохон, дахиад нэмээд байг. Өрсөөгд байгаа юм биш. Бүгдийг яллах хэмжээнд хүртэл нь хүлээж байгаа гэсэн үг. Тэгээд нэг дор цэвэрлэх нь шүү дээ. Тэгэл та нар буцаал яах вэ? Агуудаа амьдрнэз. Даарн, хөрн чулууга барайл амтан агнаал хууж явах байлгүй дээ. Өмнө нь тэгж болсон хоёр тоол чадна. Та нар дараад өлсөд байхаар та нарын сэтгэх чадвар ажиллах уу? Дулаацгаал бодох. Та нарын тэр хийж бүтээсэн энтер гэдгийг нэг 10 үе явахад л 10 үеийн туршгуйтан байхад л та нар хэн юу гэдгээ санахгүй. Тэр хөгжил дэвшил гэдэг юм ич мэдэхгүй. Эсвэл 10 үеэр нь шарж болно шүү дээ. Нөхөнд байсаар хагаад бас хорвоо ертөнц гэж юу байх, таны мэдих гэдэг зүйлд чинь уян ухаан чинь үеэс үе байхгүй болсоор байх болно. Төгжигцээр байх болно гэсэн үг. Тэгэл яг дахиад яг
нүцгнээс эхэлнэ гэсэн үг. За чулуун зэвсэг үеэсээ юу? Тэгэл гал юм хум гаргаал тэгэл цаашаа яах вэ? Хувцс юм хум хийн. Тэгэл ингээл эхэлнэ. Буруу тийшээ хазаагаад ивэл буцаагаал байранд нь тавьчихад болоо гэсэн үг юм. Тэгвэл ямар хэрэгтэй гэж байгаа юм бэ гэвэл та нар бол энэ зүйлийн дунд ойршиж бас л эрчим дамжуулах өртөө юм. Нөгөө эрчим дамжуулдаг болоод уу? За тийм гэл ойлгочих. Ихэр жоо хоромгүй байна уу? Яг тэгдэг юм. Дараа нь ойлгох юм билүү? За тэр өсвөрийн төв гэдгээр ярьсан шүү дээ. Тэгэхээр их хортой зүйл байх. Тийм. За Харин энийг хоргоо гэж яриад байгаа цэцэн мэргэн эрдэмтэн эртнүүд бол орвогчд мөн. Ер нь та нарыг ингэж ухад зөөж өгвөл бид хөгжин гэж байгаа тэр болгон бүгд орвогчд. Тэднийг алгах багтана. Хэлийн огтлоод үр хүүхдүүдийн ч танилах хэрэгтэй гэсэн үг. Энэ улс газар нутгийг хэн ухаж хэн үгүй хийхийг эсвэл харьд үйлчлэгийг санаарах нь тэр болгоныг та нар сэмхэн алж байх ёстой. Өр үндэстэй. Гэхдээ яах вэ? Цэргээсээ олон цагдаатай улс өөрсдийн зохиосон хууль дүрмээрээ өөрсдийгөө хамгаалуулаад та нар тарамдаад байгаа нь ойлгомжтой. Та нар босож тэмцэх гэхээр танаа ах トゥ нар ч бас цэрэг цагдаа төр улсад нам гэдтэй хамааралтай хүмүүс байдаг. Ингээл босч чаддаггүй. Өөрсдийнхний нь өөрсдөр нь хянуулдаг байх нь шүү дээ. Чи тийм мэрүүл танаа эмээч нь алгадал унгана. манай эмээ урааныг эсэргүүцдэг шин. Манай гэрийн бүгдийн эсэргүүцдэг л бол. Өнөө хэсэг нь бол айж байгаа учраас би мэдэхгүй, ингэхгүй гэж худлаа хэлнэ. Эсвэл нөгөө нь чи ингэж явлаа гэдэг юу ч өөрчлөгдөхгүй гэх юм. Тийм. Манай багш ингээд намайг урааныг эсэргүүцсэнгүүд амар дургуцаад шууд хичээлийн үеэр өстой бид нарт атомын цахилгаан станц хэрэгтэй ингээд бид нар хөгжих ёстой штэ гэдэл. Яаж хөгжих юм? Та нарыг хөгжүүлэхгүйгээр юм чинь авах нь тэдний гол зорилго шүү дээ. Тэгээ ингээд чамайг эсэргүүцлээ гэд хинч таахгүй. Яахгүй гэдэг. Өвөн тоон Гайны. өвөн тоож жагаад ховын сонсож жагаад дор хойд саяг жалж өгч болно. Хариулсан тариаг нь эрчимжүүлээд хорыг нь улам хүчтэйгээр дуудлага хийхэд л наад болчихно. Шүн болгон үхүцгээ ээлж дараалан. Одоо тэгтээ хүмүүс өгөөд байгаа шүү. Тань тийм. Байнгын төрөний имлэг. Ингээд зүрхний гинс шүтийн зүрхний шигдээс болчиход байгаа шүү. Хүчээр тарьсан биш дээ. Өөрсдөө сонгосон. Тийм учраас яхаараа харамсах ёстой билээ. Ялаа үржил таараа шүү дээ. Гэтэ нөгөө биднээс вакцин тарьсан улсууд тэгээд бидрийг ингээд зүгээр байгааг харангуйтаа өөрсдөндөө тариад хайцсан биз дээ. Өөрсдөндөө хийсэн бас хийлгээ хүнч байгаа. Гэхдээ энэ тариулсан тариулаагүй хоёр нэг дор байж болохгүй. Яаж хийж угаад аль нэгийг танилцах хэрэгтэй.